бүхэнтэй энэ өдрийн амар амгалан айлтгаж байна. Одоо энэ 10 сарын 12-нд одоо манай хан хинтий чуулгын 35 жилийн ой болох гэж байна. Би 1974 онд Хинтээ аймгийн Соёлын ордон гэж байхад 16хан настай Шар хүүхэн багшийнхаа шавин нуулж дуучин болж орж ирж исэн. Тэгэхэд одоо эргээд харахад саяхал юмсыг санагдсан боловч 40 гаруй жилиг ардаа үдчихээ. Тэгээ Соёлын ордон байхад 18хан жүжигчинтэй бүх жүжигчид өөрсдөө дуугаа дуулна, жүжиглэн, бүжиглэн, хөгжимдэн. Тэгэл мөн ялгаа авахгүй аж ахуй ажиллаа хийн. Бүгдийг л хийж амжуулдаг байлаа. Тэгээ манай Соёлын ордноос ахуулаад сайхан багш нартай удирдлагуутай байлаа. Дууны багш урлагийн гавьяа цэцгэлтэнд Лүндгийн дашним, хөгжим багш урлагийн гавьяа цэцгэлтэнд Дулмын гомб, бүжгийн багш Данзан нэмийн Санжаа сүрэн урлагийн гавьяа цэцгэлтэнд бүжгийн багш маань найруулагч урлагийн гавьяа цэцгэлтэн Гайлангийн инх болд гэж ийм сайхан олон багш нарын одоо ивэл дор бид нэр өдий зэрэгтэй жүжигчд болж өссөө. Одоо тэгээ залуу үе маань бидний хойч үеийг аваад бас л сайхан явж байна. Одоо удирдлага маань гэхэд одоо бүжгийн Санжаа сүрэн багшийг уламжлаад одоо өөрийнх нь шав Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Оюунбаатар гэж байна. Одоо Төвний шав Цогт Эрдэнэ гэж багш маань одоо чуулгын дарга хийгээд явж байна. Ингэхээр чинь бид нар чинь энэ хойч үеэр бахархаас өөр арга алгаа. Одоо манай хоор анги гэгч нь одоо 10 гаруй дуучтай болоод байна. Одоо зөндөө олон уралдаанд орж тэргүүн бариудыг авчирж байна. За сая гэхэд Сэлэнгийн уулзалт тоглолтод ороод ирэхдээ миний одоо шав Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Оюун Туяа шилдэг дуучин боллоо. Мөн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Инх Төвшингийн золбоо маань бас шилдэг эрэгтэй жүжигийн шилдэг дүрийг бүтээлээ. Жүжигчин боллоо. Ингээд бодохоор үнэхээр бахархалтай байна. Бид нэр бас хойч үедээ гайхамшигтай сайхан энэ тайзыг хүлээлгэж өгсөндөө эднэр маань бас бахархалтай авч яваад нь ахмад жүжигчний хувьд, багшийнхын хувьд үнэхээр талархаж байна. За тэгээд 35 жилээ тэмдэглэж байгаа. Одоо ахмадууд маань ирнэ гэд бид нэр айл 35 жил болно гэж хөөрцөлнөөд одоо бүр баг 2 сарын өмнөөс эхлээд л бэлтгэлээ базааж эхэлсэн байгаа. Одоо цагаа тоолоод 11 гихтэл одоо бүгд цуглана. Энэ тайз одоо энэ зэрэгтэл маань хуучцуул ахмадуудыгаа шинтэн хүлээж аваад одоо үнэхээр л нэг баярлах байх та. Энэ зэрэгтэл энэ тайз хүү тэр маань ирчихжээ гэж л баг хэлэх байх л гэж бодож штэ. За тэгээд хүүхдүүд та бүхэндээ баярлж явдаг шүү. Алтан үеүүдийнхээ бидний дээд алтан үеүүд, бидний үеийн уран бүтээлийг нуглаагүй, хуглаагүй, дээшээ өргөж дэвшүүлж явж байгаад үнэхээр баярлалаа. Та нарынхаа ирээдүйн уран бүтээл өндөр хэмжилт үсье. Манай алтан энэ Хинтийгийн алтан тайз олон сайхан алдартан гавьяатнуудыг төрүүлсэн. Мөн та нар дотроос маань олон сайхан алдартан гавьяатнууд дэлхийн тайзнаа дуулах, бүжиглэх, хөгжимдөх тийм уран бүтээлчид төрн гарна гэж итгэлтэй байна. Ингээд та бүхэн маань сайхан баярлаарай. Ахмадуудтайгаа сайхан уулзцаагаарай. Баярлалаа. Цоноо энэ өмнө Цангэр дэлгэцээ үзэн суугаа нутгийн зон олон та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. За би Ардын дуучийн хан хинтээ чуулгын госло дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Наранбаяр гээд одоо миний бие байна. Би одоо 2005 онд одоо Ардын дуучийн хан хинтээ чуулгын одоо энэ сайхан урлагийн алтан тайзны одоо босхийг алхаж одоо анх урлагийн гэдэг одоо энэ том тогооны одоо энэ салбарт одоо нэг гэр бүлийн хэсэг нь болж одоо нэг зин болж нэг салбар нь болж нэг эдис нь болж одоо орсондоо туйлын их баяртай байдаг. Тэгээ одоо 2005 оноос одоо хүртэл хан хинтээ чуулгатаа уран бүтээлээ тойргоод ажиллаж байна. Энэ хугацаанд хамгийн анх би чуулгад орохдоо Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Даваажуу багш дээрээ анх одоо шавьяар орж ирсэн. Мөн дараа нь Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хөгжмийн зохиолч Инх баяр багш дээрээ одоо шилжиж очиж багштай шавь ороод
одоо хүртэл одоо энх хоёр багшийнхаа удирдлагын доор ажиллаж байна. За манай дуу ангийн одоо уран бүтээлийн онцлог гэх юм бол манай дуу ангид одоо Монгол Улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Дашнам гэдэг одоо манай эрхэм багш маань байдаг. Одоо энэ хүний уран бүтээл болох одоо дан найрал гэдэг одоо Монгол улсад алдартай одоо ийм дан найрлууд, ардын дууны дан найрлууд байдаг. Энэ дан найрлуудыг одоо энэ цагт ажиллаж байгаа залуу уран бүтээлчид бид бүхэн одоо сэргээж одоо DVD, CD болгож мөн бас яг энэ дан найрлын тоглолтуудыг бас тавья гэсэн зорилго одоо баримталж ажиллаж байгаа. Мөн бас Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан энх хоёр багшийнхаа талаар бас дурдахгүй байхын аргагүй. Энх хоёр багштай одоо 10-аад жил хамт одоо ажиллаж байна багшийнхаа удирдлагын дор. Манай багш маань одоо Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол аваад хөгжмийн зохиолчийн сургуулийг төгсөж дүүргээд одоо Монгол Улсын хэмжээнд хөгжмийн мэргэжлийн зохиолчдын улсын уралдаан Алтан намар гэж болдог. Одоо энэ уралдаанд манай багш маань Алтан намар 2015, Алтан намар 2016 гэсэн одоо энэ наадмуудад шилдэг уран бүтээлийн шагналыг одоо хүртсэн байгаа. Мөн сая мэргэжлийн чуулгуудын улсын уралдаан болсон байгаа. Энх хоёр багш маань энэ дээр ч гэсэн бас шилдэг хөгжмийн зохиолын шагналыг хүртсэн байгаа гэдгийг бас үзэгч та бүхэндээ дуулгах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Одоо Хинтээ аймагт мэргэжлийн урлагийн байгууллага үүсгэн байгуулагдаж 60 жил, Ардын дуу хүчийн хан гэдэг чуулгын одоо түүхт 35 жилийн ой тохиож байгаа. Энэ ойгоо тохиолдуулан бус энэ ойгоо угтаж бид бүхэн маш олон арга хэмжээг зохион байгуулж байгаа гэдгийг бас та бүгдээ дуулгая. Мөн энэ ойгоо угтаж бид нэр одоо маш их амжилт бүтээлээр дүүрэн угтаж байгаа да Ардын дуу хүчийн хан гэдэг чуулгын уран бүтээлчид бид бүхэн маш их баяртай байна. Тэгээд хамгийн сүүлд нь хэлэхэд та бүгдээ Чингис хотынхоо ард иргэдэд мөн дээрээс нь урлагийн соёл урлагийн салбарыг дэмжиж явдаг бидэртэй хамтарч ажилладаг байгууллагууд болон Ардын дуу хүчийн хан гэдэг чуулгад үе үед одоо ажиллаж исэн ахмад буурлууд та бүхэндээ болон одоо мөр зэрэгцэн ажиллаж байгаа уран бүтээлчид та бүхэндээ соёл урлагийн байгууллага үүсгэн байгуулсны 60 жил, Ардын дуу бүжгийн хан гинтэй чуулга үүсгэн байгуулагсны 35 жилийн баярын халуун мэндийг бас дуу ангийнхаа болон өөрийнхөө зүгээс өргөн дэвшүүлье. Та бүгдээ эрүүлэг хамгийн сайн сайхан бүгдийг хөсөөрөө. Тэгээ та бүхэн бид бүхний Ардын дуу бүжгийн хан гинтэй чуулгын маань ойн тоглолтыг бас хүрэлцэн гэж үзээрэй гэж та бүгдээ хүсье. Тэгээд та бүхэндээ дуу ангийнхаа мэдчилгээг дэвшүүлж одоо Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан энх хоёр багшийнхаа найруулга үзэмчин ардын дуу дүүрэн зан хэмээх дуугаар мэдчилгээ дэвшүүлж байна. Хоор ангийн маань дуучид. За.
자기 너보다 나이를 통해서 가슴이 박아도 우린 계산하고 나순이 힘든 아롱 내 마고 사른이 너를 샤르에 지지겠고 새힘 우리는 좋은 가지라고 새힘은 기르심은 우리는 전하고 새힘은 돈만 가지라고 아르고는 당긴 아르고는 당긴 아무리나 아마자메나리 아르고는 냄새 아르고는 냄새 아버지하고 대화배나고 나리도